TV5 телевиз шинэ жилийн баярыг өгтөн үзэгч танд элчин сайд нар ярьж байна. Цуврал ярилцлагын нэвтрүүлгийг хүргэж байгаа. За энэ удаагийн дугаараараа бид Оросын холбооны улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүр ирэхэд элчин сайд ноён Искандер Кубарович Азизовыг урьж оролцуулаад байна. Юуны өмнө танд ирж байгаа шинэ оны мэнд хүргэе. Оросын холбооны улс шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг ард түмэн. Манай улс Орос ах нарыг дагаад социализмын үеэс эхлээд өнөөдрийн цаг үед ч тэмдэглэж байгаа ийм сайхан баяруудын нэг. Шинэ жил төгөөд ирэхээр элчин сайд Азизов танд ямар сэтгэгдэл төрдөг вэ? Баярлалаа. Юуны түрүүнд энэ завшааныг ашиглаад TV5 телевиз болон нийт телевизийн үзэгчдэд танай нэвтрүүлгийн хамт олонд гарч байгаа 2016 оны мэндийг дэвшүүлье. Цагаан сарын дараах Бэлгийн тооллын гал махбодтой бичин жилийн мэндийг давхар дэвшүүлье. Түнчлэн танай телевизийн хамт олонд 2016 оны 1-р сарын 1-ний өдөр тохиох 13 жилийн ойн баярын мэндийг хамтдаа дэвшүүлье. Танай телевизийн хамт олонны уран бүтээл, жуур амьсгал, телевизийн гайхалтай барилга байгууламж, дэвшилтэд тоног төхөөрөмж миний сэтгэлийг их хөдөлгөж чадлаа. Цаашдын уран бүтээлд ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье. Таны асуултын тухайд гэвэл миний бодлоор монголчууд орсуудаас илүү азтай юм уу да гэж бодогдож байна. Танай улсад шинэ жилийн баярыг би 3 удаа тэмдэглэж байна. Эхлээд католик онтооллын дагуу зул сарын баяр, дараа нь дэлхийн нийтээр тэмдэглэх шинэ жил, мэдээж дараа нь цагаан сарын баярыг тэмдэглэдэг. Харин Орост шинэ жилийн баярыг 1-р сарын 1-нд, зул сарын баярыг 1-р сарын 7-нд тэмдэглэдэг. Оросын ард түмэн үнэн алдартны шашинтай учраас 1-р сарын 7-нд зул сарын баярыг тэмдэглэдэг. Миний хувьд хүүхэд наснаас л шинэ жилийн баярыг хийхэн утга учиртай байсан. Магадгүй шинэ жил нь жилийн хамгийн сайхан баяр юм болов уу? Би өвлийн улиралд тийм ч дуртай биш. Харин шинэ жилд дуртай шүү. Хүүхэд насны шинэ жилийн баяр хамгийн сайхан шинэ жилийн дурсамж байдаг. Элчин сайд таны хүүхэд насны хамгийн баяртай шинэ жилийн дурсамж юу вэ? Хамгийн баяртай дурсамж юу гэж намайг 5-аас 6 настай байхад юм уу та нэг том адал явдал тохиолдсон. Би Москвад төрж өссөн. Томилолтоос бусад үед Москвад амьдарч байсан. Миний өвөө цанын хорхойтон байсан. Тэрээр хувьсгалын өмнөх Орос оронд төрсөн. Тийм болохоор цан тишүүргээд өвөлтэй холбоотой бүхэл спортын төрлийн хорхойтон байсан. Нэг удаа өвөө маань дүү бид хоёрыг хэдий балчир байсан ч цан углуулад гэрээсээ Соколники хүрээлэн хүртэл гуулгана гэсэн. Энэ нь тухайн үед чи одоо ч их урт зай л да. Бид барианда хүрсэн. Харин буцах замдаа бид төөрсөн. Тэр үеийн дурсамж миний санаанаас огт гардаггүй. Яг 31-ний өдөр байсан учраас бид шинэ жилийн баярын оройн зоогоос хоцрохгүй тулд яарч байсан мэн л тодхон санагдчих. Шинэ оны босгон дээр хоёр улсын харилцаанд ямар шин шат ахиж эх оныг угтах гэж байна гэж та харж байна вэ? Шинэ оныг манай хоёр улсын харилцаанд ихээхэн дэвшил гарсан амжилтаар угтж байна. Элчин сайд миний хувьд өнгөрсөн жилүүдэд Орос, Монгол улс хамтын ажиллагаанд үнэмлэхүй амжилт гаргасан гэж би харж байна. Эхний амжилт бол улс төрийн төвшний хэлэлцээрийг сэргийлсэн явдал байлаа. Энэ ондол гэхэд манай хоёр орны лидерүүд 3-таа уулзлаа. Ажлын төвшний хэд хэдэн уулзалт боллоо. Оросын холбооны улсын парламентын доод танхим, төрийн думын спикер ноён Наришкин 2 удаа Улаанбаатар хотод ажлын айлчлал хийлээ. Оросын холбооны улсын парламентын дээд танхимын тэргүүлэгч Валентина Ивановна Матвиенкогийн урилгаар Монгол улсын их хурлын дарга ноён инх болд Москвад ажлын айлчлал хийлээ.
Тэрээр мөн төрлөх гэж хэлж болох өмнө сурч байсан Екатеринбург буюу хуучны Свердловск хотод ажилласан. Ерөнхийдөө бол хоёр улсын харилцааг итвэхтэй гэж тодорхойлж болно. Энэ онд Монгол улсын гадаад хэргийн сайд Пүрвсүрэн Оросын холбооны улсад ажлын айлчлал хийсэн. Тэрнийг Оросын холбооны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров хүлээн авч уулзсан. Энэ мэт олон чухал уулзалт айлчлал болсны дунд Монгол улсын засгийн газар Евразийн эдийн засгийн холбооны хоорондын ажлын хэсгийн анхны уулзалтыг онцолмоор байна. Евразийн эдийн засгийн комиссн Евразийн эдийн засгийн холбооны дээд байгууллага. Энэ нэвсэлд Армени, Беларусь, Казахстан, Киргизстан болон Оросын холбооны улс гэсэн 5 улс багтдаг. 11-р сарын эхээр Улаанбаатар хотод энэ уулзалтыг зохион байгуулсан. Энэ чиглэлд хамтын ажиллагаа хурдцтай явагдаж байгааг онцлохон зүйтэй болов. Энэ оны хавар Евразийн эдийн засгийн холбооны шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудал эрхэлсэн сайд хадагтай Валовая айлчилсан. 2-3 дугаар сард айлчлал болсон. Харин 11-р сард ажлын хэсгийн анхны уулзалтаа хийсэн. 6 дугаар сард Монгол улсын засгийн газар Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг үзгэлсэн. Монгол улсын ерөнхий сайд Сайхан Бэлэг мөн Москвад айлчилж, тэрнийг Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин хүлээн авсан. Энэ уулзалт 6 дугаар сарын дундуур Москвад болсон. Тэрний Евразийн эдийн засгийн комисстэй хийсэн уулзалт амжилттай явагдсан. Хамгийн гол нь хамтын ажиллагааны гүүр тогтоож чадсан явдал. 2 дахь амжилт бол хамтын ажиллагааг бүхэл салбарт тэлж байна. Энэ бол их чухал. 3 дахь амжилт бол бид визийн дэглэмээ цуцалсан. Хэдийгээр энэ асуудалтай холбоотой техникийн доголдол гарч байгаа ч хоёр улсын хил гайлын алба хаагчдын хамтын хүчин чармайлтаар асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ онд Оросын холбооны улсын холбооны гайлын албаны удирдлагуудыг тэргүүлсэн ажлын хэсэг Монгол улсад хоёрынтой ажилласан. Энэ бүх хамтын хүчин чармайлт үр дүнгээ өгнө гэдэгт бид итгэлтэй байгаа. Хил дээр оочир дараалал үүсгэхгүй, эх оны хавраас хэлийн шалгам нэвтрүүлэх бомбын тоног төхөөрөмжийг шинжилнэ. Ингэснээр үр өгөөж өгөх баха. Харин худалдаа эдийн засгийн салбарын хамтын ажиллагаанд бүх зүйл дардан биш байна. Энд гадны хүчин зүйл нөлөөлж байна. Дэлхийн эдийн засгийн хямрал, манай хоёр орны эдийн засгийн нөхцөл байдал, мөн өөр бусад хүчин зүйл энэнд нөлөөлж байна. Гэхдээ зарим асуудлаар бид илүү идэвхтэй хамтран ажиллаж, эх онд амжилтад хүрэх боломжтой гэж харж байна. Дипломат албаны хувьд бид хоёр улсын аж үйлдвэр эрхлэгчид, бизнес эрхлэгчдийн хоорондох итгэлцлийг сэргээхийн тулд бүхий л хүчин чармайлтыг гаргаж ажиллах болно. Өнгөрсөн жилүүд хоёр улсын хооронд томоохон гэрээ хэлцэл хийгдсэн он тоолол байлаа. Гэрээ хэлцлийн хэрэгжилтийг та хэрхэн харж байна вэ? 2015 он гэхээс илүүтэй 2014 онд хоёр улс олон чухал гэрээ үзгэлсэн. 2014 онд Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн элбэгд оржийн урилгаар Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин Улаанбаатарт айлчилж, халахын голын дайны ялалтын 75 жилийн ойн арга хэмжээнд оролцсон. Энэ айлчлалын хүрээнд мөн айлчлалыг угтаж, хоёр улс олон чухал гэрээ хэлцэл хийсэн. Улиран одож байгаа 2015 онд хоёр улсын хамтран хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг бол агуу эх орны дайн, мөн дэлхийн 2 дугаар дайны ялалтын 70 жилийн ойг манай хоёр улс хамтран тэмдэглэлээ. Энэ жил анх удаа Монгол улсын зэвсэгт хүчний алба хаагчид ялалтын баярын парад жагсаалд оролцож улаан талбайд жагссан алгасан. Монгол цэргүүд сүрлэг харагдаж байсан. Дэлхийд дахны анхаарлын төвд байсан гайхалтай гэж хэлж болохоор арга хэмжээний үеэр Монгол цэргүүд эх орноо төлөөж нэр төртөө оролцсон. Гэрээ хэлэлцээрийн хувьд гэвэл бид шинэ баримт бичиг боловсруулахаар ажиллаж байна.
тэдгээрийг тун удахгүй танилцуулж батлах болов. Мөн хүчингүй болсон зарим баримтат гэрээг сэргээх тал дээр ажил хийгдэж байна. Мөн баталж амжаагүй байгаа зарим гэрээг батлах ажилч биднийг хүлээж байна. Энэ тохиолдолд мэдээж бид хоёр улсын хоорондох хууль эрх зүйн гэрээ хилцлийн тоог нэмэгдүүлэхийг зорж байна. Бусад улс оронтой харьцуулахад илүү бат бөх гүнзгий манай хоёр улсын харилцааны хувьд эх онд түүхэн жил байх болно. Оросын холбооны улс Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохино. Өнгөрсөн 95 жилийн хугацаанд манай хоёр улс бүхий салбарт хамтран ажиллах ариун эрх зүйн үндэс суурийг бий болгож чадсан гэж хэлэх байна. Орос Монголын хувьд өнгөрсөн жилүүд болох түүхт жил байсан. Ялалтын 70 жилийн ойг тэмдэглэлээ. Таны хэлсэнчлэн Оросын холбооны улсын ерөнхийлөгч Монгол улсад ирлээ. Хоёр улсын төрийн тэргүүнүүд хэд хэдэн уулзалт хийсэн. Дэвшилттэй олон уулзалтууд байлаа. Цаашид хоёр улс стратегийн түншлэлийн хэмжээний харилцааг хэрхэн баттгах вэ гэсэн асуудал яригдана. Энэ талаар элчин сайд та ямар байр суурь илэрхийлэх вэ? Бид мэдээж хоёр талд стратегийн түншлэлийг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Монгол улс бидний чухал хөрш, эртний болон дотны амд нөхөр хамтрагч. Цаашид ч энэ хэвээр байна гэдэгт итгэжээ. Мөн бидний зүгээс Монгол улсын хувьд найдвартай хөрш, худалдаа эдийн засгийн түнш байхыг хүсэж байна. Энэ чиглэлд ажиллаж, энэ зорилгод хүрэхийн тулд боломжит бүхнийг хийнэ. Айлчлалууд мэдээж чухал ач холбогдолтой байсан. Өмнө нь хэлсэнчлэн Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн оны 9-р сард Монгол улсад айлчилж халахын голын дайны ялалтын 75 жилийн ойн арга хэмжээнд оролцсон. Дараагаар нь 2015 онд Владимир Путин болон ноён Элбэг Дорж нар олон улсын уулзалтын хүрээнд хэд хэдэн удаа уулзсан. Би эдгээр уулзалт дундаас зөвхөн хоёр талд төдийгүй гурван талд хэлэлцээрийг онцолмоор байна. Тусгайлан тодтогмоор байна. Москва, Улаанбаатар, Бээжин гэсэн гурван талд хамтын ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахаар ажиллаж байна. Бүхэл салбарыг хамарсан гурван талд хамтын ажиллагааны хөтөлбөрийг батлахад тун ойрхон байгаа. Манай хоёр улсын хамтын ажиллагаанд мөн Москва, Бээжин, Улаанбаатарын харилцаанд эдгээр хөтөлбөр гэрээ хилцэл бодит хувь нэмэр оруулж үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байна. Бид энэ тохиолдолд хятадын алдарт ишлэлийг дагаж байгаа гэж хэлж болно. Хямрал бол зөвхөн аюул биш. Нөгөө талаас асар их боломж юм. Хятадаар хямралыг вэйжи гэдэг. Энэ бол боломж буюу англиар opportunity. Нөгөө талаас зарим нэг аюулын хостол гэсэн утгатай юм. Тийм болохоор аюулын цаана боломж бий гэсэн үг. Бидний энэ хамтын ажиллагаа хэрхэн үр өгөөж өгөхийг харах үлдэж байна. Эргээд хоёр талд хамтын ажиллагааны тухайд ярих юм бол парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлсэн Монголын сайд нарын танхимтай харилцаагаа баттгалаа. Энэ нь хоёр улсын хамтын ажиллагаанд том хувь нэмэр оруулсан явдал байна. Эх онд ч гэсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэж харж байна. Эх оны 6 дугаар сард эсвэл танай улсын их хурл болон үндсэн хуулийн дагуу тогтоосон товын дагуу парламентын сонгуул болно. Оросын холбооны улсад ч мөн эрх намар сонгуул явагдана. Гэхдээ энэ бүхэн манай хоёр улсын үр өгөөжтэй хамтын ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэж найдаж байгаа. Оросын холбооны улс Аз Европ форумын гишүүн саяхан Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэг Дорж Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинд хандан форумын оролцогч болох урилгыг хөргүүлсэн. Энэ урилгыг хэлэлцэж байгаа.
ойрын хугацаанд Монголын талд хариу өгөх байхаа. Та Монгол улсад элчин сайдаар ажиллаад чамгийн хугацаа өнгөрч байна. Монголчууд Азизов элчин сайдыг сайн таньж байна. Таныг хоёр улсын харилцаанд дэвшил авчирч байгаа эерэг Монголд элгэнсүү элчин сайд гэж хэлдэг. Шинэ онд хоёр улсын харилцаанд гарах гэж байгаа. Магадгүй бидний мэдэхгүй, мэдээлэлгүй байгаа шинэ сюрпризүүд юу байна вэ? Мэдээж би бүгдийг дэлгэмээргүй байна. Тэгвэл сюрприз биш болно шүү дээ. Дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг зүгээр нэг өнгөрөхгүй. Энэ ойг өгцсөн олон арга хэмжээ болно. Тэгэхээр ингэж тохирё. Би дахин танай телевизийн энэ гайхалтай студид дахин зочлохдоо баяртай байх болно. Таны нэвтрүүлэг хөтлөн явуулж байгаа байдал таалагдлаа. Тантай дахин ярилцлага хийхэд таатай байх болно. Тэр үед эх оны хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй нээлттэй ярих болно. Харин одоо бол бүх төлөвлөгөөгөө дэлгэх юм бол гентийн бэлэг биш болно. Гэхдээ сайн сайхан зүйлсийг бэлдэж байгаа. Сайхан сюрпризүүд байна гэдгийг амлаж байна. Шинэ жилийн яриандаа эргээд орё. Элчин сайд та 31-ний өдрийг хэрхэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна вэ? Би уламжлал дагдаг хүн л дээ. Шинэ жил миний хувьд гэр бүлийн баяр. Ерөнхийдөө гэр бүлийн хүрээнд өнгөрүүлнэ. Магадгүй хил залгаа Оросын мужи руу явж магадгүй. Манай баг хүү тэнд ирнэ гэж байсан. Тийм болохоор би удаан хугацааны дараа хүүтэйгээ уулзаж магадгүй. Энэ онд бид нэг ч уулзаагүй байгаа. Ерөнхийдөө гацуур модны өмнө сууж дийлэнх орсуудын адилаар л нийслэл 100 шийдэх байх. Харин юугаар даруулахаа би сайн мэдэхгүй байна. Тэрийг эхнэр маань л мэдэх байх та. Элчин сайд гэхээсээ илүү Азизов гэдэг хүний хувьд та ямар гацуур сонгодох вэ гэж монголчууд сонирхдгоо. Би Монголын үзэсгэлэнт байгальд хайртай. Ер нь байгальд дуртай шүү. Танай орны хойд бүс нутагт одоо хэрнээ өдхөн ой хадгалагдсан хэвээр байгаа нь гайхалтай. Гацуурн хус хушин ой Монголд бий. Монголын байгалийн энэ бахархлыг хайрлан хамгаалах нь зүйтэй. Тийм болохоор би сүүлийн жилүүдэд бараг сүүлийн 20 жил хиймэл гацуур засч байна. Яг энэ гацуур шиг. Хиймэл гацуур жил ирэх тутам илүү гоёмсог, хөвсгөр, зөөлөн болдог. Тийм болохоор шинэ жилийн ширээ уур амьсгал гайхалтай зохицдог. Ямар өндөртэйг? Дайжгүй өндөр шүү. Гэхдээ бүр тийм нүсэр биш. Ойролцоогоор 2 метр өндөртэй. Бүр намч байж магадгүй. Элчин сайд та Монголын ард түмэнд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхгүй юу? Маш их баярлалаа. Энэ завшааныг ашиглаад Монголын нийт ард түмэнд эрүүл энх, аз жаргал, гэр бүлд нь хамгийн сайн сайхныг хүсье. Гал мах бодтой улаан бичин жил танд ирч хүч авчирч та бүхэн өмнөө тулгарсан аливаа бэрхшээлийг саадгүй давхыг хүссэн гэрөөж байна. Хамгийн гол нь бүх зүйл азтай байхыг хүсэж байна. Поэтому позвольте вам еще рассказать Шинжилин Манхурга, Баярын Манхурга. Элчин сайд танд гайхалтай ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Маш их баярлалаа. Үзэгч та бүхэнд TV5 телевиз шинэ жилийн баярыг өгсөн элчин сайд нар ярьж байна сурал нэвтрүүлгийг хүргэж байгаа. За энэ удаагийн дугаарт маань Оросын холбооны улсаас Монгол улсаас угаан зөвхөгөөд бүр ирэхэд элчин сайд Ноён Азизов Искандер Кубарович оролцлоо.